Сайн байцгаана уу үзэгч сонсогчдоо. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмонд радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар A-Star Mongolia манай алтан гишүүд нар оролцож байна. Студид хөтлөгч Гант Толго, хөтлөгч Бат Эрдэнэний бий ажиллаж байна. За өнөөдрийн сэдвийг ярихад бас их хамзахтаад байгаа юм аа. Хоёулангийн яг нэг гоё мэрэгжлийн сонирхдаг мэрэгжлийн ажил болохоор тэрийгээ бүр гоё ярмаар байгаа. Өнөөдрийн сэдвийн нэр бол бодит байдлыг ойлгох урлаг буюу математик загварчлал. За энэ сэдвийг манай Гантлага хөтлөгч маань нэлээд сайн дэлгэрүүлж ярих болоо гэж тэсэн ядан гордон хүлээж байна. За тэгэхээр ер нь энэ өнөөдөр битэр энэ сэдвийг сонгож яваад ер нь хаанаас нь ярих вэ? Энэ бол их том сэдв шүү дээ. Маш олон салаалж болдог тий. За одоо хүртэл ярьж байсан энэ бүхэл технологийн дэвшил, хиймэл оюун эдгээр чинь ч гэсэн бүгдээрээ л математик загварчлал гэж тэрний нэг одоо яг орчин үеийн хэсгээд тайлбарлаа явцсан ч бас болно. Тэгэхээр ерөнхийдөө баахан ярьж ирчээ буцаад тий. Ер нь энэ загварчлал ер нь юу яриад байгаа вүлээ гэдгээ нэг жоохон тоймлоод босож базаад арай нэг жоохон үндсэн тий агуул руу нуруулаад ярьсан дээр юм байна гэдэг. Өнөөдөр энэ сэдвээр ярьж байна. За ер нь нөгөө л энэ хүн төрөлхтний энэ танин мэдхүү гэдэг чинь ер нь ялангуяа математикийн чинь шинжлэх ухааны хэлж гэдэг тий ер нь яг ямар учиртай юм бэ гэхлээр одоо бид нар ингээд хоёлаа ярилцж байна. За энэ үзэгчд сонсогч нар бидний яриаг сонсоод бид нар ингээ хүмүүс өөрсдөөсөө ингээ дуу аваа гаргаж штэ. Тэгээ энэ бид нар монгол хэлээрээ ярьж байна. Энэ хэлийг бид надаас гарч байгаа энэ утгыг тий сонсож байгаа хүн ойлгож аваад тархиндаа болгож аваад миний юу гэж илэрхийлэх гэдснийг одоо яаж байна. Намайг тань ойлгож байна тий. Яг энтэй адилхан энэ танин мэдхүүд математик бол яг бидний хүнд одоо хүний хэл бидэнд монгол хэл байгаа шиг ийм цоошин хэл гаргаж ирсэн. Энэ танин мэдхүүдээр урд өмнө тэгж ашиглагдаж байгаагүй тий. Мэдээж дороо гарч ирвэл энэ маш олон зуун жилийн турш хөгжөөд гарч ирж байгаа. Гэхдээ математик хэл бол нэг онцлогтой хүний хэлээс хамаагүй илүү нарийн алдаа байхгүй. Бид нар бол нэг үг хэлдэг нөгөө буруугаар ойлгочтой шүү дээ. Монгол хэлбэрийн хөлөө зөв ярьж буруу ойлгохдаг гэдэг. Математикийн тэр хэл нь ялангуяа одоо бидний ярих гэж загваршил гэж байгаа бол тэр цаана ашиглагдаж байгаа тэр арга техник тэр нь бол маш нарийн одоо логикийн хувь тийм ээ. Ямар ч одоо тэр мэдээллийг авах юм бол энэ ингээ хилцсэн болов гэж тэгж хоёр дахь утга эднэр байхгүйгээр л өгч чадж гин үгүй юу. Өөрөөр хэлбэл мэдээллийг ямар төвшөнд ямар одоо алдааны магадaltaгаар дамжуулж чадж байна вэ гэдгээрээ энэ математик бол одоо төгс гэдэг байгаа чинь тийшээ орж хэл. Мэдээж гэхдээ тэр математик чинь бодит байдлыг загварчлах гэж оролдож штэ. Загвар дотор бол төгс байж болно. Харин яг загвар чинь бодит байдлыг бол 100% илэрхийлж чадахгүй. Ер нь одоогийн мэдлэр хизээч чадаагүй явж байгаа. Тэр нөгөө Жорж Бокс гэдэг нөгөө Английн статистикч инженер хүн одоо 20 дугаар зууны нөлөө бүхий статистикч хэлсэн байт юм л шүү дээ. Бүх загвар болохоор зүв байх албагүй тий. Гэхдээ харин тэднээс бол юу ашиглах төвцөл байх хэрэгтэй гэж. Тэгэхээр би болохоор загварыг ингэж ойлгоод байгаа. Тэгээд мэрэгжлийн хүний уднаас асуухад би одоо яг загварчлалыг өөрөө ингээ бизнесээр ашигладаг. Canvas гэх загварыг ашигладаг. Үзэг сонсогчд манаас судлал их зүгээр. Тэгээд энийг нөгөө загварчлал гэхлээр загвар гэж юу юм бэ гэдэг тодорхойлт байгаа байхгүй. Тэгээд энийг хэлээд эхлээд тэгээд Canvas-аа нэг яриад тэгээд би энээс хойш болохоор тань шиг яг энэ мэрэгжлийн улсуудад цаашаага захиалга өгдөг гэсэн үг. Тэгэхээр тэрнийг цаашаа яг би өөрөө бас тэрнээс хойшхын жоохон мэдмээр байна. Тэгэхээр тэр хойш хамтдаа над шиг юм сонирхол төрөх хэсгээ би эхлээд яваад очиадах юм. Тэхүү. За тэгээ. За загвар бол бидэд ер нь түрүүн гантлаг төч маань хэллээ. Бидэд ямар нэгэн зүйлийг мэдээлэл авахдаа хүний тарих төсөөллөөр авдаг. Сонсноо, харноо, үнэрлэнөө 5 мэдрэхүүгээр авсан юмыг тарих тэндээ өөрөө анхнаа дахиад загварчилдаг. Тэгжиж нөгөө танин мэдхүйг авдаг. Тийм ч учраас өмнөх загваруудтайгаа туршлагатайгаа буюу өмнө харж ирсэн зүйлтэйгээ шинэ мэдээллийг уяах гэж оролддог гэдэг тахны үндсэн өөрийн загвар байгаа байхгүй ажилдаг зарчим. Тэгэхээр бидэд одоо жишээлбэл өглөө ингээд гараад өдөр тутам загвартай таарлаж байгаа. Математик загварчлахлаар биднээс хол биш юм аа тий. Тэгээд биднээс одоо өглөө гарахдаа нэг хувц өмсөй гэж бодъё л да. За өнөөдөр
ямар хувцас өмсгөө гэж боддог хүн болгоно. За бодоод төсөөлөд нөгөө хувцас өмсчөө толинд хардаг. Тэгвэл толинд харахаас өмнө яасан бэ гэхээр тарих угаасаа тэр энэ хувцас зохино өнөөдөр тийм цамцтайгаа тийм өмдөө хослол өмсчий гэдэг тарих ингээд төсөөлсөн байгаа юм л да. А толинд харж байгаа үйл явц нь төсөөлсөн чинь бодит байдал дээр хэр нийцэж байгаа гэдгийг шалгаад байгаа үйл явц юм байна. Тэгэхээр яг үүнтэй адилхан битэд ч гэсэн энэ төсөөллийг бизнес дээр яаж хийдэг вэ гэхээр яалтчгүй тань түрүү хэлсэн нэг утгатай байна шүү дээ. Нэг хүн өөрөөр А гэж хэлээд нөгөө хүн харахтаа Б гэж хардаг биш. Яг нэг утгатай байхын тулд би жишээлбэл бизнес дээр Canvas гэж моделийг хэрэглээд байгаа. Хэрэгэлдэг. Тэгэхээр тэн дээр жишээлбэл ингээд зүгээр дурдахад юу яаж байгаа байхгүй юу? Одоо бид бизнесийн Canvas ч өөрөө нэг 9 одоо сүүлдээ нөгөө social enterprise бизнес болохоор 11 болчихж байгаа шүү дээ нөгөө өгөгдлүүд нь те. Бид тэндээс юу гаргаж ирэх гэдэнгүүт ямар үнд цэнийг бий болгоод байна гэдгийг л гаргаж ирэх гэдэг. Тэгэхээр хинд гэдэг ихлэ асуулт гараад байгаа те. Тэргээ customer гэдэг байгаа шүү дээ Canvas дээр болохоор. Тэгэхээр хинд яг хин тэр хин customer хэрэглэгч яг хин те. Залуу хүн юм уу хөгшин хүн юм уу хэд гэдэг. За тэгээд тэр customer-аас судалж яхад ч нөгөө нэг хэрэглэгчийн зан төлөв буюу хайрын судалж байгаа. Яагаад чиний бараа бүтээгдэхүүнийг авах юм? За ингээд авахын тулд тэр хүмүүс одоо ингээд яг сегментээ тодорхойлчихлаар буюу одоо статистик тархалт сегментчлэн тодорхойлчихлаар за нөгөө хүмүүсийн илүү одоо мэдээлэл авдаг сувгууд нь тодорхой болно. Дараад нь энэ сувгуудаар ингээд хүрэх юм байнаага мэдчихээр за одоо тэгвэл нөгөө бараа бүтээгдэхүүн хэрхэн гард орно аль болох хурдан түргэн шуурхаа ойрхон авч өгөх вэ гэдэг. Ингээ борлуулалтын сайл чанал гарчиж байгаа, маркетингийн сувг гарчиж байгаа. За тэгэнгүүт ийм тодорхой зүйл дээр биднээс юу хийх юм гэдэг нөгөө key activity-рууд гарчиж байгаа. Тэ одоо хийх үйлдэлүүд гарчиж байгаа тэ. Ингээд гарчхлаар энэ дээр ямар зардал тодорхойлох ингээд ингээ 11 нүдийг бүгэлчгөр энийг дараа нь би заавал хүн тайлбарлаад авах гэж байгаа даа биш. Нэгдүгээр баг хамт олноороо нэг юм харчиж байгаа. Хоёрдугаар тэр баг хамт олонд байгаа эдс болгон юу тодорхойлсноо маш тодорхой мэдчихэж байгаа учраас бизнесийн үйл ажиллагаа маш тодорхой болж байгаа гэдэг энэ үйл ажиллагааг хийж байгаа. За одоо би ингээд энэ саяны зургийг гаргачлаа шүү дээ. За энэ зургийг гаргасныхаа дараа яг саяны одоо яг хэрэглэшин сегментчлэл тий. За тэгээд value гэдэг нь одоо benefit-ээс асхан cost most гэдэг яг энэ хэсгээ одоо нэг мэрэгжлийн математикч үг хэлж байгаа байхгүй. За тэднүүсийн гаад ирсэн үр дүн нь одоо нөгөө саяны хэлснээр алдааны магадлал тэтгэхээс биш ер нь хүн санаасаа буудахгүйгээр нэлээд гаргаад ирдэг. Тэр хүмүүсийн статистикийн тоо мо баримтууд нь бол мэдээж үнийн их сурвалжаас авсан байх хэвээр. Тэгээ гаргаад ирж байгаа. Тэгэхээр одоо би эндээс асуулт нь юу вэ гэхээр за та хэд маань яг дотор нь ямар аргачлал хэрэглээд хаанаас их усраа аваад яг ямар ийм үйл ажиллагаа хийгээд идэв те. За тийм. Тэгэхээр ер нь математикийн одоо ер нь загварчлал ярихаар ялангуяа байгалийн шинжилгээ ухааны загварчил дээр бол дандаа одоо цаад яг ашиглагддаг одоо багц хэрэгсэл нь бол дифференциалт хэстгэл байдаг. Яг ер нь би ч гэсэн багада дифференциалт хэстгэл үзээ явахад тэгж нөгөө нэг айхтар том тий хүчтэй зэвсгэр ингэж тоглуулж сургаж байгаа гэж сайн өөрөө ойлгоогүй байхгүй. Тэгж тэр талаас нь ч бодог. Үндсэн одоо дайнаар бол ингээл хүн сэлэм өгчөж байгаа хурц сэлэн тий. За одоо чи наадгаараа одоо эвтэйхэн тоглож сурна гэж өгч штэ. Тэгвэл бид нар бол тэр нэх уйтгартаа сэлэм авчид энийгээр яад ингээд зогсож байгаа юм шиг л өнгөрөөсөн байгаа юм. Ер нь оюутан байх эднэр тэ. Тэгээ сүүлдээ ингээд яг энэ ийм мэрэгжлийн болоод ирэхээр чинь энэ загварыг чи яг өдөрлөлтний одоо миний одоо бизнесийн үнэлгээ компанийн тий санхүүгийн загварчлал эднэр дээр оруулаад ингээд актуарын загварчлал эднэрийг ажиллаад ахаар буцаад тэр эн чи юу хэлээд бүр арай илүү сонирхолтой үзэж байгаа. За ер нь тэгээ юуг хэрэгэлдэг вэ гэхээр багж нь бол тухайлбал дифференциалт хэстгэл гэх юм бол за тэрийг одоо хоёлаа энд ярих юм бол нэг одоо их сургуулийн тий нэг лекц орж байгаа юм шиг болж байгаа. Ер нь үндсэн санаа нь бол ер нь тодорхой болж байгаа нэг процессын тэр магадгүй байгалийн юм байж магадгүй тий байгалийн үзэгдэл байж болно, байгалийн хуулийн дээр ярьж болно, эсвэл нийгмийн тий хүмүүсийн бидний эсвэл санхүү дээр ч ярьж болно. Одоо хаанч ярьж исэн гэсэн тэр систем дээр байгаа нэг тодорхой шин чанарыг бариад авч байгаа. Яг дифференциал гэдэг чинь ер нь өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Нэг юм ингээд жоохон өөрчлөлтөд нөгөө талынх юм яаж өөрчлөх гэж байгаа гэдэг л энэ зүй тогтол байна тийм ээ. Тэр зүй тогтлыг л зөв барьж аваад тэргээ тэгшгэлдээ оруулчихна гэсэн. Тэгэл ийм энэ дифференциал тэгшгэл бол одоо ийм тэгээд хэрвээ тэрэн дотор нь хэрвээ нөгөө хайж байгаа юм ядчих тэр чин заримдаа санамсаргүй гарчдаг тэгж тодорхойлж болдоггүй тий нөгөө стахастик дифференциал тэгшгэл гэдэг ойлголт гараад байна. Детерминистик дифференциал тэгшгэл гэдэг ойлголт гараад. Тэгэнгүүт чин
Юун дээр тухайлбал одоо нөгөө эгэл бөөмийн төвшөнд очоод ширээдэн гэрийн тэгстгэл бол яг математикчийн үнээр харах юм бол стохастик одоо монголоор болвол тий санамсаргүй стохастик дифференциал тэгстгэл операторын хэл дээр бичигдсэн. Гээл одоо ерөн харахад бол тийм л нэг тэгстгэл байж байна. Стохастик болон детерминистик гэдэг тодорхойлт нь уншаад өгч юм хүмүүс. За нэршлээ. За детерминистик загвар гэдэг нь үр дүн нь үргэлж ижил байдаг. Ямар нэг самсаргүй байдал бол байхгүй тий гэдэг юм байна. Гэтэл стохастик нь болохоор самсаргүй байдал магадлал нь өндөр тийм статистик ялгаатай юм байна шүү. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл детерминистик гэхлээр яг одоо энд одоо юу гэдэг зөв жишээл санхүүгийн одоо хэллэгээр ярих юм бол тий энд өнөөдөр 5 байсан бол маргааш 10 болно гэж хэлдэг. Стохастик гэдэг нь болохоор энд 5 байсан бол маргааш 10 болох магадлал 30%, 11 болох магадлал тий дандаа магадлал дагалдаа авчдаг гэсэн. Энд бол илүү ихэнхдээ бол яг амьдрал бол илүү тохиромжтой бол явчихдаг л да. Тэгээ одоо бүр хамгийн алдартай нь гэвэл тэр бөөмийн төвшөнд очоод тэр квантум стейтийг тодорхойлдог ширээдэн гэрийн тэгстгэл чинь яг стохастик дифференциал тэгстгэл гэдэг. Өөрөөр хэлбэл бидний энэ дотор болж байгаа байгалийн энэ хуулийг илэрхийлж байгаа. Тэр тэгстгэл дотор түрүүний хэлсэн математик алдаагүй гэдэг нь тэгстгэл дотроо ажиллаж байгаа тэр бол алдаа байхгүй. Тэгэхдээ яг тэр тэгстгэл яг энэ эгэл бөөмийн төвшөнтэй 100% илэрхийлж чадж байна уу гэдэг чинь бол энэ бол хизээ 100% илэрхийлж чадахгүй. Маш сайн юу байгаа одоо ойролцоолцсон л явж байгаа. Тий. Тэгжээтэл дараагийн нэг хүн гарч тэрийг чинь бүр сайжруулдаг. Бүр дараагийн ингээд тэгсгэлийг бүр эн чинь бол нэг тухайн тохиолдол байсан юм байна гэдэг. Би нэг яг санхүүгийн хувьд нэг жишээ арай жоохон сонирхолтой байх болов гэдэг. Black-Scholes-ын тэгстгэл гэж энэ Нобелийн шагнал авсан тэгстгэл шүү. За энэ яасан бэ гэхээр Fisher Black одоо Myron Scholes гэж хоёр хүн эрдэмтэн математикчд, эдийн засагчд 1970-ад оны ихэнх үеэр 60-ад оны сүүлээр ч юм уу та тий. Юу судалгааны ажил хийж хагаад үндсэндээ бол нөгөө одоо манайхны энэ ялангуяа энэ залуучууд мэдэндээ энэ портфолио менежмент гэдэг тий. Одоо нэг өдөр жишээлбэл нөгөө нэг өмнөхийн үн өсөж явахт нөгөө өмнөхийн дандаа бууж яадаг ийм шин чанартай бүтээгдэхүүнүүд их байдаг шүү дээ. Тухайлбал нөгөө хамгийн энгийнээр нь далайн ирэг дээр зоондог маружо хоёрыг зэрэг заргаж байгаа байхгүй. Юу вэ гэхээр нартаа бол хүмүүс юугаа маружингаа аваад байна. Бороо орох юм бол маружин зарагдах ойлонгот нь зоонтгаа он шүү гэдэг. Ингээд тэр хоёрыг хамтан зарах юм бол эрсдэл багтаа шүү гэдэг. Өдөр болгон орлоготой. Өдөр болгон орлоготой. Тэр цагаагараас нөлөөлөхгүйгээр та орлоготой шүү гэдэг. Үндсэндээ энийг чи аваачиж нэг хувьцаан дээр аваачиж тавиад зарим нэг ер нь тийм юунууд байдаг л да анализ хийгээд үзэхээр алтны үн өсгөр алтны хэмжээр эдийн засаг жоохон тодорхойгүй байдал ихсгэр өсдөө шүү дээ. Буюу уулуурхад тул зэсийн үн унахаар алтны үн өсөж идэг ч юм уу тий. Тэгэнгүүт нь тэрэн дээрээс портфолио гаргаж аавна. Дундаас нь энэ зах зээл яаж байсан гэсэн би маш эрсдэл багтаа ашиг болно. Тэгээ ганц нэг нь авснаас гэсэн. Яг энэ дээр чинь тэгшгэлийг гаргачаад тэгээд мань хоёр гар тоглосон байгаа юм. Яг энийг бариад марк зах зээлээр нотлох гэ. За юу гэж бодож чинь за Батэрдэн хөтлөгч тэр хэр хоцсон бол хоцсон л ах. Яг онлоор бол хоцсон баг. Гэтэ яг ийм хүмүүс чинь хитрхийн хашраас бол хождггүй шүү. Тэ? Хожоогүй гэж бодож чинь. За бооцоод байх нь хожоогүй гэж бодож чинь. Яг зөв. Хожоогүй алдсан. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нөгөө тооцоо бол юу алдахгүй. Тэгтэл нөгөө бодит байдлыг энэ бид нарын хийгээд байгаа тооцоо энэ загвар маань илэрхийлж чадж гинэг үү юу гэдэг чинь тэр чинь ойролцоол байхгүй ер нь. Тэрийг нөгөө загвар хийж байгаа ер нь энэ тооцоол гэж юмс дандаа бүгдээ дотроо бодож явахгүй болвол өөрийнхөө хийж байгаа юмдаа бүр ингэ итгэ дайраад идэх тий. Угаасаа нөгөө нэг математикийн тэр алдаагүй ажилдаг тэр гой техниктэй нөгөө сэлэмчин мундаг юм байна штэ. Тэрэнд нь итгэжээд тэрийг хараад тэрийг бодит байдал гэж ойлгоод байдаг. Гэтэл эн чинь тэр аяараа энэ загвар чинь өөрөө бүгдээрээ нийлээд бодит байдлаасаа жоохон олдсон. Яг энэ эрсдлийн энэ яг энэ дээр нөгөө ч алдчихгүй юу? Мөнгө алдсан. Тэгээ буцаад хоёр мундаг гар 70 оны буцаад академик ертөнцид ирсэн байд. За тэгээд энэ тэгсгэлийг сүүлд нь тэр Роберт Мертон гэж бас эрдэмтэн оруулаад дахиад хөгжүүлэлт хийгээд энэ нь яадаг юу боддог тэгсгэл вэ гэхээр опцэн одоо энэ хөрөнгийн зах дээр байгаа опцэны үнийг одоо тодорхойлдог олж байгаа байхгүй. Энэ опцэны үн тэд байна гэж. Гэтэл тэр опцэны чинь зах зээл дээр арилжуулж байгаа шүү дээ. Зах зээл дээр арилжаалахаар ч хүмүүс тэгсгэл бодож юм бодолдож авахгүй хоорондоо тэдээр зарах юм уу өгөх юм уу гэдэг яг зах зээлийнхээ тэр зарчмаар арилжаалаа явж байгаа. Тэр үнийг нэг зах зээлийн үнэтэй болчлоо. Нөгөө тал дээр ийм
тэр тэгсгэлээр гарчсан онлын үнэтэй болчихлоо. Ийм ер нь юуны бол энэ одоо хэрэглэн. Тэгээд Мертн энийг гоё болгоод хөгжүүлэлт хийгээд тэгээд тэр нь шууд зах зээл дээр маш өргөнөөр ашиглагдаж эхлээд. Тэгэхээр ер нь үндсэндээ ямар хуу байдлаар ашиглагддаг вэ гэхээр энэ хөрөнгө оруулалтын сангууд эднэр дээр чинь одоо бол техник арай өөр болж байгаа энэ big data матаа гараад. Ер нь бол одоо би ялангуяа 2007-8 онд одоо Лондон Ситид ажиллаж байхад математикийн PhD нарыг 1-2 хүнийг бүх тэр хөрөнгө оруулалтын банкуд эднэр авдаг. Дандаа топ сургууль төгсөн. Оксфорд, Кембриж, Warwick гэдэг Англид бол тий. Тэр хүмүүс юу хийдэг вэ гэхээр энэ цаад онлынхын үнийг нь тооцоолоо хийчихдэг. Тэгээ зах зээл дээр нөгөөх онлын үнээс нь онлын үнийг яг дагаа явна гэж бол яг статистикүүднээс нь онлын үнийг сайхан ингэ шулуун байх юм бол нөгөөтгийн дагаал хэлбэлцэж штэ нөгөөтг чинь. Үндсэндээ ерөнхий утгаараа ингэ дагаа явж. Тэгжээд заримдаа онлын үн ингэ явж итэл нөгөө зах зээл чинь ингэ зах зээл чинь бас тийм төгс биш байхгүй алддаг байхгүй хөөсөрдөг байхгүй тэгж хөөс хаагардаг хөөсрөх гэдэг эхлэнгүүт хөө наадах чинь хөөсөрч шүү гэдэг дохоо өгдөг байхгүй энэ дэр бас нэг жишээ цаг үед хэлмээр сургуулмаар санагдлаа одоо ингэ тийм байл та загварчлал ингээд одоо хөгжихнэ гэх саяны одоо нэг юм загвар гагаад авчлаа штэ тэгээ энэ хөгжихөөр энийг монголоор юу гэдэг лээ үзүүл үнс харуул хальс болчдаг гэдэг аахгүй яг одоо ингээ алт төслөө гэдэг юм гоё зургийг бүр ингээ үнэн төгсөөр гаргачлаа гэж бодъё л да тэ тэгэнгүүт тэрийг олон нийт зарлчих юм бол тэр чинь яг эсрэг болж шүү гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө яг энэ загварч нь дандаа үнэн гэсэн үг ш нөгөө талаасаа нөгөө нөлөөллүүд нь бас орж ирнэ. Тэр чинь тэр явж байгаа үйл явцад нөлөөлцөгдөх нь бас яг орж ирнэ. Тэр чинь өөрөө алдааны магадлалыг өсгөнө гэдэг. Тий. За тэгээд Мертон маань энэ загварыг гоё олгоод 1997 онд энэ санхүүгийн салбар энэ санхүүгийн хөрөнгийн зах зээлийн оролцогчид зах зээлийн оролцогчид нь энэ одоо арга барилаар энэ тэгшгэлэг маш өргөн хэрэглэгдсэн учраас хожуу 1997 онд Нобелийн шагнал өгсөн. За тэгт нэг хөрх нөгөө Black Scholes тэгшгэлэг гэж Black нас орсон байсан. Нобелийн шагналыг чинь нөгөө нас орсонд олгодгүй. Тэгээд нөгөө Fisher Merton хоёр нь энэ Нобелийн шагнал авсан. Энэ одоо жишээлбэл санхүүгийн салбарт энэ бол зөвхөн нэгэн жишээ ирж шít. Яг энэ Black Scholes-ын тэгшгэлийг хэрвээ залуучууд ялангуяа энэ загварчлал эднэрээ сонирхдаг бол түүхийг нь дотор нь яаж ажилдгийг нь үсэх юм бол энэ яг дотроо бол гайхамшиг зүгээр. Яг тэрийг яаж юм юу гэхээр энэ опцион гэдэг чинь option гэдэг чинь үндсэндээ энэ байхгүй. За нэг компани хувьцаа байж тий. За тэр компани хувьцаа ирээдүйд одоо маргааш ч юм уу тий энэ хувьцаа ямар үнэтэй байхыг гэдгийг нь өнөөдөр хэлнэ гэдэг бол маш хүнд тий. Зарим нь бол ер нь таахын аргагүй гэж байна. Гэхдээ тэр бол яг бас нэг тодорхой санамсаргүй тийм хуулиар явдаг гэдэг. За энэ опцион гэдэг нь болохоор юу гэхээр тэр компанийн ч юм уу ямар нэгэн тэр хувьцаан дээр одоо хувьцааны одоо худалдан авах эсвэл борлуулах их зарж байгаа байхгүй. Одоо жишээлбэл 70 төгрөгийн үнэтэй хувьцаа байвал маргааш би наадах чинь 80 төгрөгөөр хидж байсан гэсэн би худалдаж авъя. Танаас худалдаж авъя. Тэгэхээр нэг тийм эрх үсэж нэ дэ худалдаж. Тэгэхээр за энэ эрх чинь тэгвэл ямар үнэтэй байх юм гэж байгаа. Тэгтэл энэ хэдийгээр хувьцааны цааталт нь санамсаргүй боловч хувьцааны үнэтэй таахын аргагүй юм шиг боловч яг энэ эрхийнх нь болохоор хамаагүй илүү барьцтай юм байна. Тодорхойлж болж яагаад вэ гэхээр нөгөө түрүүний ярьсан нөгөө портфолиогийнхаа юмыг цуглуулсаар байгаад тэмцсэн гаргаад авчдаг дунд нэг ITAS lemma гэж нэг мундаг лем орж ирээ явдаг. Тэгээ энэ бүгдийг яагаад яриад юм бэ? Би бол сая ингээд яг нөгөө математик руу яваад орчлоо л да. Тэгэхээр тэр дотор чинь алдаа байхгүй болохоор одоо загвар хийж байгаа хүмүүс чинь тий үхэн чи яг л юм байна шүү дээ. Ямар ч алдаагүй явж штэ гэдэг. Гэтэл хамгийн гол одоо яг нэг бодит байдлыг загварчлна гэдэг байгаа юу гэхээр энэ загварын цааталт нь хувьцааны үн бол одоо математикийн хүмүүс бол мэднэ лог нормал тархалттай байна гэж үзсэн л явж байгаа. Тийм болохоор энэ бүгд ажиллаж байгаа. Тэр биш юм уу энэ загвар бүгд нуур. Харин яг хувьцааны үн тийм лог нормал тархалттай байна уугүй юу гэдэг чинь ер нь бол баримжаагаар бол дандаа биш те. Ерөнхийдөө бол бас дагчаад идэг те. За үзэгчдээ бас нэр томьёо өдө тодорхойлж өгөх нь зөв баг те. Түүнээс өмнө хоёлаа нэг хамтран ажиллагчаар нэг зарлаадах юм. Манай өнөөдрийн хамтран ажиллагчаар Эстер Монголио болон Од Мөндөр манай багийн хамтран зохион байгуулж байгаа 4 дахь аялал. Дэлхийн байгалийн болон соёлын өв багтсан Вьетнам, Камбож улсын 4 хотын аяллыг танилцуулж байгаа. За энд ямар хот байна вэ гэхээр Камбожийн Ангкор Ват, Камбожийн
Кох Кэр, Вьетнамын Халон Булган, Вьетнамын Нин Бин гэж 4 хотоор явах юм. Тэгээ өмнө нь бидэд сая нөгөө хэдэн улсаар явхад бүр айгу гоё юм лээ. Нөгөө хүн болгонд ингээд энэ тэнхээ аяллаар группээр ч юм уу хуваар яваад үзсэн байгаа шүү дээ. Тэрнээс бол хамаагүй илүү. Бүр үнэхээр гоё. Өөртөө хамт явж байгаа хүмүүсчтэй ч гоё, зочдтой ч гоё. Бүр нэг хамт олон гэр шиг болоод. Одоо үрт хаяа бид уулздаг хоорондоо чат групп нээж гэсэн л ярьж байдаг. Тэгээд энэ удаагийн аялагч нарт болохоор спортын хөтлөгч Бат Цаяа, Бурхтын домгийн зулаа, манай зулаа захирал, тэгээд манай урнаа хөтлөгч, манай гомбоо найруулагч дөрөв маань явах юм. Тэгээд энэ дөрөв маань зүгээр ингээм хамт явна гэхвч нөгөө өөрсдөө энэ очих гэж байгаа газараас судлаад тусгай маршрут гаргасан байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрсдөө нөгөө гайдаа хийх юм. Тэгээ гайдаа хийхдээ ингээд явж байхдаа энэ нэг тим байшин гэхэл үтэйгээр одоо бүр түүхтэй нь яриад тэгээ өөрсдөө аялагч нар нь хамт явж байгаа өөрсдөө сонирхож байгаа болохоор хүмүүс чинь нэг мэдж байгаа зүйлээ нэг гоё хүмүүст ярмаар санагддаг шүү дээ. Ингээ одоо автобусанд байна, онгоцонд байна уу бүх газараа ингээ бүтэн гоё яриад явхлаар аль талдаа гоё юм бэл. За ингээд илүү дэвгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Ester Mongolia компанийн 72 тэгтэг 92 тэгтэг утсаар холбогдож асуугаарай. За баярлалаа. За цаашлаа. За хоёлаа ч одоо яг нэг математикийн нэр томьёор орж байгаа тий. За тэгвэл сая сүүлд хэлсэн тэр лог нормал гэж нормал яг хэвийн тархалтай тэндээсээ за баш хамаагүй орох юм бол бид тэр үзэж байгаа хүмүүс залхуу хүрчих байхаа ер нь гол юм нөгөө нэг хүүхдийн залуучуудын юм уу ирээдүйд хэн нэгэн тийм ээ яг чэйлж авчаад дараа нь тэрийг үзэхэр нэг гоё Эврика гэдэг чинь яг энэ мэдээллийг мэдрэмжийг өгөх гэж энэ дурдчихж байгаа шүү. Нэг тохиолдол зөв ер нь ийм юм болоод байгаа. Загварчлал эднэр гээд ярихаар загварчлал ярьж байгаа болохоор яалтч байхгүй нөгөө математикийн тархалтын функцүүдийн талаар дуртахаасаар аргагүй болж байна л да тий. Тухайлбал одоо сая лог нормал гэж энэ чи хэвийн тархалтай үндсэндээ бол тэндээсээ логарифм авцсан гэсэн үг. Тэгэл за ер нь поссоны тархалт гэж тухайлбал байд. Энэ жишээлбэл одоо яг миний одоо мэрэгжлийн актор мэрэгжлийн одоо аварт орох одоо бид нар машинаа очоод даатгуулдаг шүү дээ. Тэгэхээр ер нь за би машинаа даатгууллаа. За би машина хэрвээ одоо 100 сая төгрөгөөр үнэлж байна. За би хохирол гарах юм бол хохирлоо авъя. Миний хамгийн дээдлийн хохирол нь за тэр нөгөө эрүүл мэндийн юм болчих зөвхөн яг хөрөнгө дээр их юм бол 100 саяын хөрөнгө одоо хохирол өгнө шүү дээ. Одоо нэхэмжил гараад хамгийн дээд. За би нөгөө талдаа бас огт эрхчил ямар нэг хохирол гарахгүй ч байж болно. За би танд та энэ одоо гэрээг энэ эрхийг худалдаж авах гэж штэ. Тэгэхээр даатгалын хураамж гэдэг чинь тэр байхгүй. Хэдэр төлдөг лээ. За одоо нэг сая төгрөгийн хураамж одоо тээврийн хэрэгслийн даатгалт хэд байх вэ? 100 сая гэнэ. За батул 200 300 мянга орчим байгаа байх. Тэгэхээр одоо бодно штэ. Яагаад 100 сая төгрөгч алдаж болно? Даатгалын компани байна тий. Нөгөө тал дээр хөл гараагүй тохиолдолд тий юу ч байхгүй гэтэл тэгтэл энэ нөхцөл тэр тооцоолыг яаж хийдэг вэ гэхээр энэ одоо та яриад надад даатгалсан бол таны энэ хүн нэгдүгээрт хоёр юм тоосч байгаа. Нэгдүгээрт энэ хүн осол гарах магадлал хэд вэ? Дараа нь нэгэнтээ осол гаргачих юм бол хэдий хэмжээний энэ хүн хохирол гарах вэ гэдгийг тоосч. Энэ хоёр дээр чи хоёр магадлалын функц ажиж тавьж байгаа байхгүй. Эхнийх нь бол тоолж байгаа. Энэ хүн жилд дунджаар өмнөх түүхээс нийт бас байна. Нийтээс бас хүн болгон нийттэйгээ адилхан биш. Нийт дунд ч бас байж байгаа шүү дээ. Угаасаа замын цагдаагаас мэдээлэл. Гэтэ энэ жилд хэдэн өдөр тэдэн хохирол гарлаа гэхлээр нийт хохирлын хэмжээг нийтээс авна үстэй тий. Тэр бол тоогийн тоолж шүү дээ. Тэдэн удаагийн хохирол аваар осол гарлаа гээл тий. Тэдэн удаагийн одоо бүрт хохирлоор осол бүртгэлээ гэдгээс бол эндээс илүү сайн хүн байна муу хүн байна гэж тодорхойлох юм. За тэгэхээр чинь энэ бүгд чинь ингээд одоо бид нар ингээд яриад байгааг бид нар яагаад гэвэл энийг чинь сайхан монгол хэлээрээ ярьж штт. Гэтэл яг энийг цаана аваачаад яг энэ хүний ямар энэ цаад одоо энэ нийт хүмүүсийн мэдээлэл байна. Дунджаар хэд гаргадаг. Энийг чинь тэр статистик аргаар аваачиж тавьдаг байхгүй. Одоо яг л ийм хийж байна. Яг л бидний хоорондоо асууж байгаа шиг асуултуудаар л явж байна. Тэгээд тэрэн дотор нь тэр их тоолж байгаагийн тэр поссоны тархалт гээд байгаа маань энэ тархалт болохоор тэр 1900-аад оны ихээр энэ эрдэмтэн физикээс орж иж байгаа. Ерөөсөө энэ ялангуяа энэ хэрэглээний юмнууд бол математик буцаад физиктээр очиж хөгжөөд ингээд буцаад ирээд өөр салбар руу явдаг ер нь бүх ихэнх одоо хөгжлөнд гэж явдаг. Энэ хүн болоод ингээд нэг юу харж ирсэн байгаа. Нэг за зүгээр маш энгийнээр ярих юм бол нэг бөөм тоолж ирсэн байгаа. Хизээ гарч ирнэ, тэд гарч ирлээ гэдэг. Ерөөсөө зүйл тогтол байхгүй.
Одоо автобус бол хүлээж авах нь тэдэн мэдэн дараа ирнэ гэдэг зүү тогтолтой шүү дээ. Тэгсэн чинь тэр ерөөс зүү тогтолгүй тоологдоод. Манай автобус бас зүү тогтолтой. Манай автобус л гэсэн зүү тогтолтой байхгүй. Уулан дээр чи хуваар байгаад хоцроод ирж байгаа барьж байгаа гэдэг тэгтэл тийм байхгүй. Ерөөсөө 4-5 нэг удаа гинт гарч ирдэ. Тэгээд тэр хүний тогтоос нь болохоор нэгдүгээрт ямар ч зүү тогтолгүй гарчиж байгаа нэг. Энэ чинь одоо санамсаргүй хэмжигдэн гэдэг чинь зүү тогтол одоо гэхдээ зүү тогтол хайж байгаа мөртлөө зүү тогтолгүй гэдгийг тогтоож штэ ядаж. Хоёрдугаарт яг тодорхой хугацаанд дотор жишээл цагт яг 5 гарч ирээд. Яг хизээ гарч ир мэддэхгүй байна. Гэхдээ ямар тач 5 гарч дундчаа. За яг энэ загварчлалыг ашиглаж тэр даатгалын чи юу орж тооцоолъё гэж. Тэгэхээр юу гэхэлэр энэ эднэрийгээ бид бүгдээрээ ингээд санамсаргүй тархалтууд гэж нэрлэлчээ. Тэгэл тэрэн дээрээ судалгаа хийгээл ингээл явдаг. Тэгтэл энэ загварчлалыг гаргаж ирж байгаа. Тэгэд энэ функцийг аваачаад дифференциал тэгштгэл болгоод ингээ явж байгаа. Тэр дотор бол яг арга барил дээр математик өөрийнхөө хувьд бол тий ийм одоо үнэхээр бол гайхамшиг хүн төрөлхтөн яаж энийг ингэж бодож олсон тий. Ийм өөрөөр хэлбэл бид нар хоорондын хэл чинь ерөөсөө сая хоёлаа ойлгох гээд бид нар энэ хэлээр нь шүү дээ тий. Би нэг юмыг бол энэ ястаа энэ олон жил их математик юм хэрэгжилж байгаагийн өвд хэлэхэд математик цаана ажиллаж байгааг энэ хэлээрээ бид нар Монгол одоо ямар ч хүн төрөлхтөн зөвхөн өөрийнхөө ашигладаг энэ лангвижийн хэлээр хизээч 100% тайлбарлаж чадахгүй. Тэр математикийг нь өөрийг нь тий яг ингэж ажиллаад байна гэх. Тэгэхээр энэ чинь бид нар чи айгүй бүдүүн баг юм ярьж байгаа байхгүй ер нь бол тий. Тэгэхээр энэ математикийн энэ загварчил бол ийм хүчтэй юу байгаа. Бид нарт энэ зэвсэг байгаа тий. Маш наривчлалтай. Маш наривчлалтай. Одоо бүр одоо илүү тодорхой. Тэрийг бүр өөрсдийнхөө нийгмийн амьдралдаар аваад ирлээ. Та сая бизнест яаж ашигладаг гэдгээ ярьж байна тий. Бизнес хүртэл ингээ загварчлал оруулж ирж байгаа. Одоо холилдсон шүү дээ. Ганцхан математик биш тий. Энд чи одоо нөгөө нэг тоон бөгөөд чанарын шинжилгээний загварчлалаа хийж байгаа. Хэрэгтэй үед нь математикийн яг нарийн загвар орж ирнэ. Математик ч бас явж байгаа судалгааныхаа холимгаар холимгод. Математик ч бас дотор нь гацж хагаад нэг юм төсөөлөл гэж юм оруулж хүчнэхгүй болоос яхаа болчтой. Тэрэн дээр нь анализ гэж үзэж чад ерөнхий логикоор ч юм уу ийм гэж үзье гэдээ яхаа тэр нь зөв бүр тэгээд хүчээр нэг юм болж тэгчихдэг шүү дээ. Тэгээд эцсийн дүндээ болоод бид нар энэ бодит байдлыг л одоо нэг өөрийн тий дотор нь нөгөө нэгэнтээ загварт ороод ирснээс хойш бол тэргээр тоглоом заяа. Хамгийн том тоглоом нь юу гэж одоо бидний black hole биш ээ нөгөө Big Bang гэдэг нөгөө энэ бүх их тесрэлт болсон гэдэг шүү дээ. Энэ одоо энэ хорвоо ертөнц ингээд хилээ явж гин гэдгийг чинь загварт оруулсан симуляц гэдэг тийм. Тэгчээд хугацааг нь нүүж багасаад байгаа байхгүй. Тэгсээр байгаа даа чи тэнд авчичаа тэр тэгштэл дотор л тоглоод байгаа шүү дээ. Тэгэл тэндээсээ гар эн чинь ерөөсөө ингээд ийм жижигхэн болох юм байна. Хугацаагийн багасгал лимит гээл одоо тий лимит 10 хасах хязгаар руу тэмүүлүүлчихгүй буцаагаад тэгэхэд тэнд очиод юу болох нүгэнгүү тэрэн дээр үзээд байгаа. Тэгэхээр энийг чинь нөгөө нэг хэсэн мөртлөө тэр математикийн яг өнөөгийн юмнуудаар бол батлагдаад байдаг. Яг тэр хязгаарлуу явчихороо тэгээд одоо тэр очиж чадахгүйгээс хойш баталж бас чаддгүй зарим нэг юмараа батлагддаг. За тэгэл яг баталж чадахгүй болоод ирснээс цаашхыг нь бол философи болоо явчихна л да. Одоо ийм байна гэдэг. Яг физикийн тэр туршилт хийгээд одоо ялангуяа байгалийн хуулийн хувьд бол тэр ирж байгаа тэр гэрэл мэрэл дээр тэндээс ирсэн янз бүрийн юм бүртгэж аваад тэрийг бас батлаад байна тий. Ийм байдлаар л одоо математик загвар ер нь л энэ бүх төрлийн загварчил ажилдаг тий. За дараагийнхаа алтан гишүүдтэй мэдээлэл хүргэе. Манайх өнгөрсөн жил бүтэн нэг жил нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд тэгээд 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөг гээд алтан гишүүдтэй төрүүлж одоо яг битэр юм өнөөдөр юм real time үзэх дээр нь илүү нөгөө дотн сухтай ийм боломж олгоод алтан гишүүд гэдэг групп нээсэн юм. Тэгээ энэ хүмүүс маань илүү одоо үнцэн бусдаас илүү юм аавна гэхээс илүүтэйгээр энэ хүмүүс одоо үдэд хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд биднүүсийг энэ орчиндоор тогтчлолтоор хангаад тийм ээ энэ хүмүүсийн одоо энэ ажиллах урам зоригийг эвэнт төгсөн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүстэй дараагийн сизнээ нээж байгаа. Ингээд нэгтээ бидэд 8 сарын 1-ээс ахуулаад 1050 сэдв гаргачихсан байгаа. Сая өнгөрсөн 7 хоног тэрний өнгөрсөн 7 хоног бидэд бүр багаараа явж байгаа 20 хэдүүлээ 30 баг 30 явж агаад 3 хоног бүр яг бүх хүмүүсийнхаа
тэрний ажил эний ажил гэхгүйгээр бүгдээр ингэж бүр нэвтрүүлэг болгон дээр нэрэн дээрээс нь ахуулаад агуулга дээрээс нь ахуулаад бүр тэр байтугай зориулсан бүр ингээд нөө саяны загварчлал те одоо ингээд энэ нэвтрүүлгийн цаана ийм гарах гэж байгаа шүү дээ. Зургийг хүртэл хамт хилдсэн. Тэгээ ийм гоё 50,050 сэдв гаргачихсан байгаа. 8 сая 1-ээс мөрдөө дараагийн жилийн 8 сая 1 хүртэл явна. Тэгэхээр дахиад одоо бол яах вэ гэхээр шинэ групп нээгдэнэ. Тэр группт болохоор ихвчлэн хуучин алтан гишүүд маань бол ороод ирэх байх. Шинээр нэмэгдэж орж ирэх хүмүүстэй хандвийн дансыг нь хэлье. Хандвин манай од мөндрийн нэр дээрх хандвийн данс бол Худалдаа хөгжлийн банк 41 91 04 518 гэсэн данстай одмын дансанд хандвийнхаа 100,000 төгрөг хийж болох нь шүү. За ингээд үргэлж биднүүсийг дэмждэг алтан гишүүдтэй баярлалаа. Баярлалаа. За цаашаа явъя. За бид тэр чинь юун дээр явж байгаа лээ? Алтан юун дээр явж байгаа те. За ингээд загварчлууд алхмууд. За алхмууд дээрээс нэг тодорхойлъё гэж бодлоо. Хүмүүст нэг ойлгомж өгөх. Одоо хоёул төсөөлөргүй загварчлал ярьж байгаа юм шиг төсөөлөгж байгаа шүү дээ. Би одоо загварчлагч байсан бол одоо дизайнер байсан бол яах вэ те. За тэгэхээр одоо яах юм гэхээр нэгдүгürt асуудлаа тодорхойлох юм байна. Юуг загварчлах байгаа те. Тэгээд таамаглал эхлээд нэг өөртөө төсөөлөх юм байна л да. За би нэг юм төсөөлье гэж байгаад. Тэгэхээр загвараа бүтээж эхэлнэ. За бүтээсэн загвар дээрээ нөгөө зөв буруу юу би гэдгээ одоо тооцоол нөгөө математикч орж ирж байгаа. Одоо хоёулангийн ажлыг эндээс ингээд төрөн уулзаад байна л да. Би нөгөө ямар бизнес хийх гэж байгаагаа би л ихлөө мэдж байгаа шүү дээ тийм ээ. Хүслээ би л илүү мэдж байгаа. Тэгээ өөрийнхөө хүслийг ингээд төсөөлөх юм байна. Сайхан мөрөдлөөрөө чимэглээд. Тэгээ би нэг ингмээр байна гэдэг нэг загвараа бүтээхлээр за нөгөө одоо 9 нүдий чинь за хэрэглэгч нь юу юм ингэх нь яах юм. Манай Монголын одоо Улаанбаатар хотод supply chain ямар юм те. За хүн амынх нь масчилт худалдаа авах чадвар нь ямар ингээ одоо өстой нөгөө математикууд орж ирээд тооцооллоо хийн. За энэ тооцооллоо шалгаж үзнэ. Зүгээр шууд л баг гэд авчихгүй. Ингээ шалгаж үзээд дахиад түрүүний хоёлын нэг ясаг шиг алдаанууд одоо засна. За ингэх юм байна, тэгэх юм байна. Яг бод байдлаар ингэж шүү, зөрж шүү гэд. Энэ өөрөө бас яг нэг пас гэсэн том яг гэхээслүүтэйгээр юу юм байна. Нөгөө юм үйл явц юм байна. Үйл явц. Эн чинь байнга сайжирж идэг бас. Гэхдээ гарч ирсэн загвар нь бол ёстой түрүүний битэр хэлээ Монгол хүн ойлгоно уу, ийм их хэлээр ойлгоно уу, тэнд нэг Африк хүн ойлгоно уу, яг л юм байна шүү гэдэг нэг юм гарын 6 шатлалт ажиллагаа алхам байдаг байна. За энэ дээр та түрүүний тэр тооцоол хийхээс батлах шалгах юм дээр ямар ажиллагаа явагддаг вэ гэдгээс дэлгэрүүлвэл уг нэг сонирхолтой л. За тэгэхээр ер нь загварыгаа гаргаад заныг ингээд загвартаа болчлаа тийм ээ. Одоо орчин үед бол одоо бид нэр ерөөсөө хамгийн хэлбэрээр Excel дээр гэж бодъё л да. Бүх тооцоо хооронд нь холбогдсон тийм. Эндээс нь одоо ийм өгдөл ийм байх юм бол үр дүн ингэж гарах юм байна гэж холбогдсон байж. Тэгээ тэр холболт тэр загварыгаа бол тэгээ бодит байдлаар ингээл яг бодиттой байдалтайгаар загварын үр дүн бодит байдал хоёр яаж зөрж ирнэ гэдгийг ингээд дандаа ингээд хамт аваа яваад. Тэгээ тэрнээсээ үүдээд загвараа сайжруулна. Тасралтгүй процесс. Орчин үед одоо сүүлийн үед энэ загвараа шалгаад алдаа байвал тэрийгэ засдаг энэ процесс нь өөрөө автоматжаад одоо нөгөө хиймэл оюун ухааны чинь уртлалт нь яригдчих ямар юу гэдэг вүлээ. Тэрэн дээр чинь болвол энэ чинь хүн өөрийнхөө гараар одоо мануал байдлаар хийхээс илүүтэйгээр энэ компьютерчж байгаа байхгүй. Тэгээд тэр нь засвар нь өөрөө дандаа ингэ сайжруулаа явцдаг. Хүний оролцоо байхгүй өөрийгөө сайжруулах нь шүү дээ. Загвар нь юм байсан. Тэгээд бодит байдал юм бол да алдаа энд байгаа юм байна гээл тэрийг өөрөө нөгөө нэг deep learning. Тэ одоо бүр deep биш юм аа. Ер нь learning тий өөрөө ингэ сураа явагддаг. Хүн оролцоо байхгүй. Нэр энэ дээр хоёр машин learning-ийг бас машин learning нэрийг олох гэсээр байтал deep rune гарч ирлээ. Машин learning гэдэг чинь яг энэ байна. Тэ ингээд өөрийгөө ингээд сайжруулаа яваад байдаг. Тэгээд явсаар за тэгэхээр ерөнхийн энэ бол дахиад хэлэх юм бол энэ цааталт нөгөө нэг фундаментал яг л энэ том энэ математик суурьтай тэр машин learning хийж байгаа арга нь бас энэ өөрөө загварчл бас. Тэр хийж байгаа арга нь өөрөө бас загварчл. Тэгэхээр ийм байдлаар ингээд яваад байгаа. Би яг нөгөө битэр бол өнөөдрийн яриа энэ манай битэрийг сонсож байгаа хүмүүст бол сонирхолтой байгаа болов гэж найдаж яагаад гэхээр бизнес загварчлал ярьж байна тий. Ер нь чинь нэг бизнес загвар гэж ярихаараа шаал тустай юм яриад одоо хэрвээ одоо зүгээр математикийн тий одоо байгалийн одоо хуулийн ч юм уу энэ загварчлалуудын тухай ярихаараа бас тис сонд юм биш байхгүй юм чи. Ерөөсөө л нэг л цааталтын техник байгаа. Нэгэд олон янзаараа л ашиглаж байна л гэсэн. Нэг л ийм хүний одоо
танин мэтгүүд ашиглах гэж оролж байгаа оролдлого л доо. Тэгээд би яг энэ байгалийн загварчлалтын тухайлбал нөгөө нэг жижиг бөмбөр рүү ороод ирэхээр түрүүний нэг Шрёдингерийн тэгсэлгээд орцсон тий. Тэр бол тэр квантум тэр квантум гэдэг чинь өөрөө маш жижигхэн юм гэсэн үг шүү дээ. Хэмжээ жижиг атом молекулын төвшөндөл гэсэн. Тэрэн дотор одоо жишээл Хайзенбергийн тодорхойгүй зарчим эднэргээ байна. Хайзенбергийн ер нь тэр нь юу вэ гэхээр одоо тэр жижиг төвшөнд очихоор чинь квантумд очихоор чинь одоо бидний боддог нэг бит чинь нэг газар ингээл сайхан зогсож байгаа гэж байдаггүй. Энэ нэг хоёр өөр газар нэг зэрэг байж боломжтой байхгүй магадлалтай. Энэ бүгднийг чинь яаж гаргадаг вэ гэхээр энэ бүгднийг түрүүний ярьсан энийг чинь илэрхийлж чадах юм чинь тэгштгэл байхгүй юу. Тэгээ яг загварчлал энийг гаргана. Тэгэхээр бид нар ингээд яг нөгөө нэг харж байгаараа бодит байдал гэхэлэр яг одоо бид нарт энэ байгаа энэ орчин гороос сэтгээд одоо нийгэм чинь тухайн нэг цаг моментоор би бол одоо өнөөдөр энэ дэлхий дээр ганцхан газар байж шít. Гэтэл квантум одоо world-д очих юм бол би өнөөдөр яг энд ингээд соёлын яриа сууж байгаа мөртлөө би гэртээ ч бас байж болж байгаа байхгүй. Тий. Зэрэг байж болно. Супервайзтэй. Байж болно. Тэгэхээр энэ бүгдий чинь юу гэхээр энэ математикчин гол нь бүшин чи байж болох юм байна шүү дээ. Болох юм байна шүү дээ гэж төрүүлээд бид нар зүгээр ердийн юугаар бол хизээч тэгж сэтгэж чадахгүй шүү дээ. Тэр чинь би яаж чи өөр газар зэрэг нэгэн зэрэг хоёр өөр газар би байж байгаа юм тий. Гэтэл тэрийг нөгөө хүмүүс нэг төрүүлээ гаргаж ирэхээр эхлээ хүмүүс чинь гайхна. Тэгж наа чин цэвэр онлайн юм байна гэж ярина. Гэтэл бодит байдлын хүртэл тийм байгаа. Тийм байж болж байгаа бох тэр жижигхэн орчинд очоороо. Тэгэхээр юу тэгэхээр энэ загварчлал энэ математикийн чинь бас бодит байдлыг ингээд хялбарчлаад байгаа гэд нөгөө талаасаа эн чинь тэр үнэн гэхдээ тэр цаад бодит байдал гэдэг чинь бас бид нарын бот төсөөлшгөөр маш одоо хүртэл бид нарын мэдж байгаас хамаагүй өөр юм бас байж болдгийг төрүүлээд хэн гаргаж ирдэг вэ гэхээр одоо энэ математикийн тэгшгэлүү чинь гаргаад ирээд гайхаад байдаг. Янз бүрийн хариу гараад идэг. Тэгээ гайхаад энэ ч үү. Яг энэ нөгөө нэг Эврика гэдэг нөгөө баярлаж байгаа гоё мэдрэмж те. Энийг би бас залуучуудаас сонсогчдод маань аваасаа гэж бодоод байгаа. Яг энэ нөгөө би тэр төрүүлээд харчлаа шүү дээ. Одоо би чил энийг бэлтгэж байхдаа бас харж лээсэн. Монголчууд одоо ингээд төрөлтчихжээ гэж яриад шүү дээ. Монгол ус хөгжих итгэл найдвар байхгүй ч юм уу. Тэр нь юг хараалаад нэхлээр яг бусдаа өөр сэдвүүдээр бас яригдчихсан. Би одоо 50 онд 2100 онд Монгол ус ямар байхаа төсөөлж чадахгүй болохоор итгэл өмжл байхгүй болчтой юм байна л да. Итгэл өмжл байхгүй шүү дээ. Ер нь хүн ч гэсэн тийм маргааш амьд байхаа үгүй болчихоор мэдэхгүй бол итгэл өмжлөхгүй болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан улсын хэмжээнд болохоор энэ улс чинь яах гээд байгаа юм бэ гэдэг нэг төсөөлөлмөр байгаа байхгүй. Тэр төсөөллийг харин хин нэгний зүү дээр биш яг ингээд боддоор яг ингэх нэ дэлхийн нийтмаар ингэдэг байх нэ гэх тоон баримттай ингэх юм бол ямар олон хүн итгэл авах бол тэгээд тэрийг бас хин нэгэн хүлээх биш өөртөө залуучууд энийг оролдож үзвэл одоо энэ нөгөө нэг нэт дээр одоо бүх томьёо бүх юмд ч одоо ил болцсон юм үед гой гэртээ хуваар ингээд бүр хоббироосаа гэж үсэт байгаа байхгүй. Би өөртөө энийг бэлтгэж явахдаа бүр цаг байсан бол өрсөлдөд зарим нэг томьёо бодож үзье гэж бодож бүр юм гоё итвчл төрсөн. Тэгээ энэ итвчлийн маань хоёулангийн энэ өнөөдөр энэ гоё энэ юу гэдэг юм баяртай бүр ингэ загтнаад байгаа энийг үзэгчд маань аваасаа үзэгчдлээ халдаамаар байна л та тийм үнэ. Одоо хоёулаа нэг цаг орчим яриад ямар хичээл зааж байгаа ш зүгээр үндсэн зорилго бол сэтэл өгөөл яг тийм сэтэл өгөө тэгээд энэ ялангуяа залуучууд маань тийм ээ нэг сонирхож жоохон сониуч болж эхлээсэ тий. Одоо ер нь тэгээд сониуч байна гэдэг чинь хүн төрлөختний ерөөсөө энэ танин мэдхэн суурин штэ. Зүгээр юм сонирхдаггүй бол тэгээд хүн одоо амтнаас ямар ялгаа байх вэ тий. Тэгэл дээшээ хараад тэнгэр хараад тий. Тэгэл нөгөө тэгэл хамаг юм эхэлж байгаа. Тэгээд яагаад одоо хүн ганцхан байдаг юу штэ. Чанар мөрөөдөл тий. Мөрөөдөл гэдэг чинь төсөөлөл. Тэр төсөөлөл бод болох хэсгийг ч юм бол одоо зүгээр сохроор итгэж гараа математик загварт байдаг байх шүү те байдаг байх нь шүү тэр нууц нь сонсогчдоо. Тэгэхээр харин математикийн энэ яг суур юмыг нэг жоохон арай жоох одоо өөрөөр хараа тий. Ер нь их математик бүр нэг дандаа дуртай ихэнх нь тийм дуртай байдгүй л гэхдээ арай жоохон нэг өөрөөр харж үзээсэй тий. Ер нь цаатал дээр нь бид нарт тийм гоё дайнд ороход тийм сэлэм шиг ингээд гоё сэлэм тавьсан байдаг. Энэ юу юм бол гэж үзээд хөдөлгөж үзээд тий. Айгүй хүчтэй юм байгаа байхгүй. Тэгээд энэ шинжлэх ухааны нэг гоё юм нь ингээд янз бүрийн тийм эрдмийг ингээд ил тавьдаг байхгүй. Ерөөсө хинч сонирхож байгаа тэр хүн нээлттэй. За зарим одоо энэ бол яг энэ сайенсийн шинжлэх ухааны бол үндсэн одоо ялгаа нь энэ. Өмнө нь бол янз бүрийн аргаар одоо янз бүрийн хүн төрөлхтөн түүхэндээ тий зөвхөн ингэж
жоохон талд байдлаар заадаг. Энэ хүнд одоо энэ бас нөгөө одлын энэ сэлмий чи хамаагүй хүнд өчүүл хүн алж штэ гэж үздэг. Тэгтэл шинжлэх ухааных болохоор бүгдэнд нь өгөөд тэгээд нөгөө хүний одоо нөгөө нэг хүн сайн сайхан гэх юм уу те энэ хүнд итгэдэг байхгүй те ер нь ямар ч хүн сайн муу хүн гэж байхгүй бүгдээрээ л сайхан хийж чадна гэж. Тэгэхээр энэ цаг үе дээр тэгээд энэ хиймэл оюун гэдээ яригдсан. Одоо бидний ярьж байгаас ч илүү бараг хиймэл оюун гэдэг нь илүүтэй сонирхолтой болсон энэ үе дээр суур шинжлэх ухаануудаа жоохон залуучууд нь жоохон үзээсэй те математик, физик, хим, биологи те гэсэн ийм өнцгөр өнөөдөр тэгээд өнөөдрийг хүртэл ярьсан 3 4 сэдвээ чинь хоёлаа хиймэл оюун ухаан гэж хөгжил эднэр гээл те дандаа энэ ярьсан энэ оюун дата тэгээд өнөөдөр ер нь юу яриа гэж утсан байх гэхээр энэ яг энэ үндсэн тэр цааталт нь энэ загварчлал гэдэг нь яг яаж ажилтیں۔ Те ямар хуу байдлаар математик загварчлал гэдэг чинь түүхтэй ингээд тэр санхүүгийн салбар дээр би ганцхан жишээ ярьлаа тий. Энэ бол тий энэ дуусшүүлдэ бүр яаж энэ эхэлсэн бэ гэж ярих юм бол нөгөө мө хөөрхий буруунааг аваачаа шатааснаас эхэлнэ. Эн чинь тийм амархан ч бас ирээгүй байхгүй юу? Золиостой ингэж эхэлсэн тий. За баярлалаа. Энэ нөгөө машин сургалт машин learn математик загварчлал хоёроо нэг бас ялгаа болон одоо энэ хоёр ч хосолж яагаад ажиллаад байгааг нэг сүлдэн тайлбарламаар байсан юм. За математик загварчлал болохоор юу нь бол яагаад ийм байна? Яагаад ийм болоо гэдэг ингээд хайгаад явдаг гэж ойлгочиход болох юм байна. Харин машин сургалт болохоор одоо ийм байгаа юм байна. Тэгвэл гэдэг ийм асуултанд хариулагддаг юм байл та. Тэгэхээр түрүүн хоёлоо ярьж ирсэн альва нэг загвар хийчихэд тэндээсээ нэг инпут хийгээд аутпут нь яаж ийн гэд шугамуус ингээд зөндөө гарсан шүү дээ нөлөөлөлтөө юу гэд. За эндээс ингээд гарахлаар ердөөсөө ийм оролт ороод ийм гарчиж байгаа бол биднээс загвараа өөрчлөөд болж байна. Гэхдээ энэ оролт нь яаж орох юм гэдэг чинь аягүй хэцүү байгааз. Энэ оролтыг оруулахын тулд одоо болохоор нөгөө машин learning AI болоод эхэлчихэж байгаа юм байна. Оролт чинь бод байдлаар ийм байж тээ нөхдөө. Яг ингээд та хэдийн төсөөлж байгаагаар биш шүү. Одоо юу гэдгийг хүмүүс ийм тавшин дээр илүү дараад байна одоо фэйсбүүкээр те. Ингээд энэ бодитыг оруулах тусмаа оролт нь бодит байх тусмаа биднээсийн загварчл үнэн байх юм бол гаралт нь төдий чинь одоо нөгөө эерэг одоо нэмэгдэл гарах болох юм л да. Аль нэг худлаа байх юм бол ер нь бол математик загварчлалын алдаа чинь юунаас болж ирсэн гэхээр оролтоос алдаад байгаа юм байна. Бидэд оролтоо буруу өгчих юм бол хичнээн сайн загварч байгаад бидэнд буруу үдэн гаргаж өгчих гэдсэн алдаа юм байсан бол одоо сүүлийн үед энэ алдааны магадлал улам багасаад байгаа нь тэр нөгөө AI бодит байдлыг шууд статистикээр түгээд яг одоогийн нөхцөлөд яваад ирсэн. Биднээс чинь өмнө нь бол ингээд энэ сайн машин компьютер хөгжөөг байхад яадаг байсан гэхээр нодлонгийн тэдэн сард яадаг байсан бэ гэж нэг юм нэгтлэн бодох бүртгэлийн юм ухаж гаргаж ирдэг штэ. Гэтэл чинь нодлонгоос хойш өнөө үетэй харьцуулаад байдаг боловч өнөө үеийн сэтгэл зүй тэр хүмүүсийн behavior те бүгд төр өөрчлөгдсөн. Шууд нодлонтойгоо олон компаунд одоо тэгдэг штэ. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад гэж нэг яриад байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо хоцрогдож байгаа юм байна л да те. Ягаад гэвэл өмнөх үе чинь өмнөх үе. Яг одоо тэр чинь худалдаа авч шууд нөлөөлөхгүй шүү те. Ялангуяа өмнөх үе юм байгаад 10% өссөн бол дараа жил 10% өснө гэдэг нэг одоо ийм их бүр шоолоод байгаа байхгүй ингэж төлгөө гаргаж болохгүй шүү гэдэг. Тэгэхээр энэ машин learning математик загварчлал хоёул бол салшгүй бөгөөд энэ орос илүү одоо нийлээд deep learning юм уу да те. Явж чинь шүү одоо бүр илүү сайн судлагдаад байна шүү гэж те. Энийг бас хэлхийг оролдлоо. Тэгээ энийг бол цаашдаа бол энэ хүмүүс маань зөвхөн хувь дээр би тэгчлээд байгаа. Заавал тийм том докторууд эсвэл бизнесүүд гэхгүйгээр хувь хүнийхээ өөрийнх нь шийдвэр гаргалтанд нэг ингээд оролдоод үзээрэй. Саяны гой томьёодыг зүгээр заавалчгүй нээлт хийдгүү ч гэсэн нэг оролдоод үзээрэй. Хариуг нь гаргасандаа бүр үнэхээр баярлан шүү. Бүнэх гоё мэдрэмж авъя шүү гэдгийг баттай хэлмээр байна. Зөв. Одоо яг саяны тайлбарлах надад зүгээр ийм аналог жишээ орж ирж байна л. Тоормос, машины тоормос юм тийм ээ. Ингээ машины тоормос дарахаар очиод эргэж байгаа дугуун дээрээс чинь наклаад нь очиод ингээ бариад авдаг шүү дээ. Зуураад авч. Тэгээ зуурчдаг. Энэ бол тоормос. За ингээ загвар ингээ явжсэн чинь одоо технологи хөгжөөд яасан бэ гэхээр нөгөөт ингээ зуурч гарч гулсчдаг. Тэгэхээр одооны ABC гэдэг ABC бол яаж ажилтдаг вэ гэхээр 150 автомат ингээд хурдан маш хурдтайгаар ингээд 150 тэгэхэд нөгөө цаа гулсалтаас хамаарат яг тэр шиг машин learning чинь урд нь ингээд
одоо өмнөх жил хүлээж байгаа жилийн дараа ингээд тооцоогоо хийгээд хүн өөрөө бид нараа өөрөө хийдэг баг эхлээд чинь гараар хийж байгаа шүү компьютер жоох. Өглөө цуглуулах асар удаан. Гэтэл одоо компьютераар технологийн гарч ирээд ABS систем шиг тий маш хурдтайгаар хүн оролцоогоо житлэн тас гэж хурдан зураг тавиад байна гэсэн. Тэгэхээр үр дүндээ яаж юм гэхээр адилхан юм явж байгаа. Тэр математик загварыг чинь секундэд бараг тийм бараг минут болгон ажиллуулчих чадж байгаа байхгүй. Нэг удаа ганцхан нэг загвар ажиллуулчих. Real time баг тий. Нэг удаа нэг өгдлөө өгөөл үр дүн юм байна. За дараа жил дахиад үр дүн гарахаар нь засыгээ суух биш. Орж иж байгаа мэдээлэл хурдан авч чадж байна. Тэр мэдээлэл оруулж иж байгаа тэр загварч маш хурдан өөрчилж чадж байна. Магадгүй тий за амьдралын жишээн дээр бол байгалийн үед нар дээр чи орохоор чи секунд болгон тий эндээс ирж байгаа мэдээллийг аваад секунд болгон тактикаар өөрчлөд. Тэгэхээр ерөөсөө тэр чин нөгөө анхны загвар чин жилийн дараа очиход юу өмнө жил юм байсан гэж шаал өөр загвар болсон явж байгаа. Яг нөгөө торомсоор ярих юм бол тэр чинь өстой автомат ажилдаг автомат тийм брейкинг систем ороод ирсэн явж байгаа. Яг гол чухал өгүүлбэрээр нэр ойлоо чи ерөөсө хэлүүгээ явж байгаа юм шүү дээ. Энэ бүгд юуны төлөө ингэдэг хэлээгүй. Нөгөө шийдвэр гаргалтанд чинь хэрэгтэй байгаа маа. Шийдвэр оновчтой шийдвэр гаргахад хэрэгтэй байгаа маа тий. Тэгвэл real time байх тусмаа оновчтой шийдвэр энэ ялангуяа энэ өрсөлдөөн дунд энэ хурдтай үед бол оновчтой шийдвэр гаргалдаг чинь цагаа олсон шийдвэр гаргалдаг юм уу юу гэд нэрлэх юм тий. Яг тэр цаг in time шийдвэр гаргалт нь бол айгүй чухал шүү гэдгийг хэлэх гэж байгаа шүү нэрээ. Яах гэж хийгээд байгаагаа ойлооч яриаг яваад шүү дээ. Гоё нь хайдаг. За баярлалаа. Чухал сэдвэр хүндсэн. Энэ сэдвийг ярилцахыг санал болгосон гантлаг хөтлөгчдөө маш их баярлалаа. Бүр энэ сэдвийг хараад би бүр өөрөө өмнөөс чинь ам захтнаад байлаа. Үзэгчсэн сонсогчдоо нөгөө шүүмжлүүлдэг юм байгаа шүү дээ. Зочноо хариулахгүй өөрөө яриадах ингээд энэ удаа би бүр өөрөө ярмаар байгаад байсан шүү. Ташрууд хэлэхэд хоёулаа хамт адилхан хөтлөгч юу тий. Тэгээ гол нь мэрэгжлийн хүн яриулахгүй нэг гэдэг байгаа байхгүй. Гантлаг хөтлөгчийг гэсэн танд краш хүмүүс бас баяр шүү цааш чинь. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг NTV+ болон Од Мөндөр радиогийн 83.3 107 гэсэн хостолгоноор хүлээн авч сонслоо. Студид хөтлөгч Гантолго, хөтлөгч Батэрд нар ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа Агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.